За англи хэлний 1004 номныхоо 21-р авиа зүүн дүрмийг тайлбарлая. За энэ дээр бол одоо Есүсийн дүрмийг одоо тайлбарлаж өгье. За тэгэхээр энэ англи хэл бол үүсмэл хэл учраас одоо үүсэж бүрэлдэж тогтоход нь бол бас гаднаас олон хэлнээс үгнүүд бол нэвтэрч орж ирсэн байдаг болохоор одоо ерөнхий авиа зүүн дүрмдээ одоо захирагддаггүй ийм дүрмд бол нэлээх байдаг. За харин одоо энэ Есүсийн дүрм гэдэг нэг ядаргаатай дүрм байдгийн. За жишээ нь одоо их шиг үсгийн араас бид нар нэг гэгүүлэгч юм уу хоёр гэгүүлэгчээр тусгаарлагдсан байх юм бол битүү үе гэж үзээд битүү үеийн дуудлагын дүрмээр бол үгээ уншдаг. Тэгэхээр одоо үсэг бол уг нь бол битүү үед а гэдэг майлдыг гаргах ёстой байтал ASK гэх мэтийн одоо ийм тохиолдолд энийг бол майлдыг биш одоо уужмаагаар уншдаг гэж. Тийм учраас last гэж уншина. Түүнээс биш last гэж уншихгүй. Last гэдэг нь одоо өнгөрсөн last week өнгөрсөн 7 хоногт last year өнгөрсөн жил гэх мэтлэр. За мөн одоо энэ үргэлжлэх гэдэг үг болдог. Жишээ нь одоо the day lasted as if it were a century гэвэл одоо энэ өдөр бүр яг л нэг 90 100 шиг үргэлжилсэн гэх мэтэр. За past гэдэг нь өнгөрсөн гэсэн үг. Cast гэж уншина шүү дээ. Киноны одоо тоглосон бие бүрэлдэхүүн. За одоо fast гэж ярина. Түүнээс fast гэж уншихгүй. Хурдан түргэн гэсэн үг. Basket, сакс, basketball, сагсан бөмбөг, glass. За энэ маань шилэн аяга. Class, анги танхим хичээл. За dance гэж ярина. Dance гэхгүй. Dance гэдэг нь бүжиг байх жишээний. Тэгэхээр энэ Есүсийн дүрм гэдэг нэг одоо уужмаагаар уншдаг хэд үгнүүд байдаг байна шүү дээ. За завсрын үсгээс гардаг дуудлагуудыг тайлбарлаж өгье. Y үсэг энэ дээр тусалж өгдөг. Y үсгийн араас A ороод ирэхээр я болцдог. Жишээ нь одоо yak одоо сарлаг, yard, хашаа, yankee гэж одоо Америк хүний хэлдэг байх жишээний. За W үсгийн Y үсгийн араас өв ороод ирэхээр ёо болон U гэдэг энэ завсрын одоо авиануудыг гаргаж ирдэг. Ёо, чиний, юу, чи, та нар, youth залуучууд гэх мэтээр. За Y үсгийн араас E ороод ирэхээр E гэдэгтэй адилхан болдог. Yes, team, yellow, шар, yesterday, өчигдөр гэх мэтэр байдаг ажээ. За тэгэхээр бид нар авиа зүүн дүрмөө үндсэндээ үзээд дуусч байгаа учраас одоо бүгдээрээ хэлцүүгээр дүрм үсгүүгээр одоо унших чадвараа сайжруулахын тулд текст бичвэр болгож өөрийнхөө тухай тайлбарсан их бэлдсэн байгаа. За энэ ихийг багш нь уншиж өгөөд орчуулж өгөн та бүхэн одоо шаардлагатай үгнүүдийг өөрчлөөд өөрийнхөө тухай их бас бэлдэж аваарай. За тухайлбал hi, my name is Сэлэн, you can call me simply Цоо. За миний нэрийг сайн байна уу? Миний нэрийг Сэлэнгээ гэдэг та намайг зүгээр Цоо гэж дуудаж болно гэж. As for me, за миний хувьд гэвэл I was born in Ops province in 1964, so I am 61 years old now. За би бол 1964 онд Увс аймагт мэдсэн. Тэгэхээр одоо би 61 настай гэж. Actually, ер нь бол my profession is a Russian teacher, Russian and literature teacher, but my occupation is an English teacher and the director of a company гэж. За ер нь бол миний мэргэжил бол Орос болон утга зохиолын багш. За одоо харин хашиж байгаа алба маань бол англи хэлний багш бөгөөд нэгэн компани захирал хийдэг юм байна. My hobby is to play basketball, to watch movies and to travel. Миний одоо хийх дуртай хамгийн дуртай зүйл бол сагсан бөмбөг тоглох. За тэгээд кино үзэх, тэгээд яадаг бах нь. Зурагтаар кино үзвэл watch гэж ярина. Гадуур кинонд явах юм бол see гэдэг үгээр явдаг шүү. За тэгээд go to the movie гэвэл одоо гадуур кино үзэх тийм үү? Movies and to travel. За кино үзэх тэгээд бас аялах. Honestly, шулуухан хэлэхэд I'm a really cheerful and extremely happy woman. За шулуухан хэлэхэд би бол үнэхээр хөвгөлтэй бас одоо туйлын аж аргалтай эмэгтэй хүн ээ. There are 4 members in my family. They are my son, my grandson, my granddaughter and I. So and me гэж болно. За манай гэр бүл 4 гишүүн байдаг. Тэдгээр нь бол миний хүү, миний ач охин, ач хүү. Тэгээд би юм байхмаа гэж. За truly үнэндээ бол I can drive a car. Би бол машин жолоод чад nevertheless тэгсэн мөртлөө I can't ride a bike and a motorcycle. Би дугуй болон мотоцикл унаж чаддгүй юм аа. I want to go to the countryside and I would like to learn how to milk a cow, how to make various dairy products such as cheese.
yogurt and how to ride a horse. За би бол одоо морь яаж унахыг, янз бүрийн одоо бяцлаг, тарг гэх мэтийн цагаан эдэг яаж хийхийг, мөн үнэ яаж саахыг сурмаар байна. Тэгээ тэсийн тулд бол би одоо хөдөө явахыг хүсэж байна гэсэн ийм одоо их бэлдсэн байна. Та бүхэн өөрийнхөө тухай бас их